Сайн байцгаана уу ирхэм хүндэт үзэгчдээ. Та бүгд Eyes Global-ын нээлттэй ирэн салгаа нэвтрүүлэг үүсэж байгаа. Студид сэтгүүлч Батбаяр Багдаш ажиллаж байна. Өнөөдөр манд эдийн засгийн талаар ярилцах бөгөөд Түс студийн зочин маань эдийн засгийн ухааны доктор Раднасэд Давадарш юм. Сайн уу? Сайн байна. За, ийм чухал асуудал байна штэ. Монголд хэн сайн амьдардаг вэ? Монголд хэн сайн амьдардаг вэ гэдэг бол бас нэлээд тийм том философи асуудал байна. Тийм шүү дээ. Тийм байна. Мэдээж бизнес хийж байгаа хүмүүс боломжийн амьдарч байна. Үнэн шударгаар одоо хөдөлмөрж байгаа хүмүүс сайн амьдарч байгаа. Дээр нь юу гэж? Дээр нь улс төрөөр явж байгаа төрд байгаа төрийн өмчт компанид ажиллаж байгаа усуд бас их мөнгө төгрөгтэй сайхан амьдарч байна. Мэдээж одоо сайн амьдрах гэдэг бол одоо мэдээж хувь хүнээс шалтгаалх асуудал. Хэрвээ би одоо зоос мөнгө бага байлаа ч гэсэн өөрийгөө сайхан амьдарч ийн гэж бодож байгаа бол дуртай мэргэжлээрээ ажиллаж ийн, цалин амьдрал тодорхой хэмжээнд хүрч ийн гэдэг бол бас одоо аж аргалтай хүмүүсийн нэг нь одоо би бас байж байна. Өөрийгөө хэлж байна. За. Тэгээд нь монголчууд нэ дундаа ямар цалин авч байна гэж. За, монголчуудын цалин бол яг олон улсын бусад улсуудтай харьцуулахад мэдээж бага л да. Нэг $500-оос нэг $1000 хооронд. Мэдээж дээшээ би, доошоо бас би. Гэхдээ ерөнхийдөө нэг $500-аас $1000 хооронд одоо ийм цалинтай төрийн албаа гэж ярьж шүү дээ. Хувийн хвшилт бол өндөр цалинтай улсууд бол бас их олон байгаа. Тэгээ миний бодоход нэ Оросын цалинтай адил шиг болсон байна шүү дээ. Тэгээд төрийн мөнгөн бас адилхан болсон байна Орост юу. Тийм байна уу. Гэхдээ манайх чинь бас нөгөө үйлдвэрлэгч орон биш учраас бүх хүнс одоо өргөн хэрэглээний бараагаа гаднаас авдаг учраас хэдийгээр цалин нийцлэх боловч нөгөө худалдаа авахч ард түмэн учраас өндөр үнэтэй орж ирнэ, ашиг нь нэмэгдэн. Нөгөө нэг цалин хэдийгээр одоо ойролцоо мэт харагдавч амьдрал дээр бол энэ бол жаахан тийм сөрөг харагдах байхгүй. Яагаад тэгэхээр одоо Оросын холбооны улс бол үйлдвэрлэгч орон учраас тодорхой хэмжээний одоо бараа бүтээгдэхүүн хүнс нь манайхтай харьцуулахад хямд байна шүү дээ. Гэтэл бид нэр дийлэнхийг гаднаас авч байгаа учраас энэ одоо цалин маань хөрөлцгүй тал руугаа ерөнхийдөө байдаг. Ерөнхийдөө ийм учиртай шүү. За тийм та өнгөрсөн 225 он хөөрхөн өнгөрч байна вэ? За 2025 оныг одоо ингээд дүгнэж харах юм бол улс төрд их өвмөнтэй ийм самуунтай ийм одоо он жил өнгөрлөө. Одоо ерөнхий сайдаа за улсын их хурлын дарга парламентын дарга маань одоо ингээд бүгд юу яалаа ажиллаа өглөө. Шинэ одоо их хурлын даргатай боллоо. Шинэ одоо ерөнхий сайттай боллоо гэсэн ийм улс төрийн ийм том давлгаа явлаа. За эдийн засгийн хувьд бол одоо туйлын хүн жил байсан. Маш хүн жил байлаа шүү дээ. Монгол улс бол одоо хоёрхан түүхийн эдээс хараатай. Зис нүүрс бол одоо манай гадаад экспортын бараг 75%. 75% хоёрхан бүтээгдэхүүн эзэлдэг. Энэ хоёр бүтээгдэхүүнээр хангалттай мөнгө орж ирж байгаа юм бол манай төсөв болон улс орны одоо юу гэдгийг инфляцийн байдал харьцангуй тайван одоо ийм харьцангуй зөв зүйтэй байдаг бол өнгөрсөн жилд бол 25 онд нүүрсний салбарт одоо хятадын талаас бол одоо дэлхийн зах зээлийн үн ханш гэж хэлээд одоо маш их унлаа шүү дээ. Бид нар бол 25 онд чинь нүүрсээ нэг 100 орчим доллараар тооцсон бол 50-60 боллоо. Өөрөөр хэлэх юм бол 40-50% одоо ийм дэлхийн зах зээлийн үнийн ханшны уналтаас болоод бараг $3 тэрбум нүүрснээс бид нар алдагдaltaа. Энэ өөрөөр юу хэлж ийм гэхээр энэ бол манай улсын эдийн засгт маш сөргөөр нөлөөлсөн. Хэдийгээр одоо зэсийн одоо үн боломжийн хэмжээнд байсан боловч энэ нөхцөл байдал бол инфляцийг хөөргөдлөө. За засгийн газар бол өөр нийлээх тавих шиг боллоо. Бараг одоо миний тооцоолсноор бол 3-4 их найдын өр гаднаас ингэж авч яж энэ төсөв мөнгөнийхөө асуудлыг шийдлээ гэсэн ийм дүн харагдаж байна. Цаашид одоо нүүрсний үн ийм хэмжээтэй байх юм бол манай улсад бол нэлээх хүндрэл энэ онд ажиглагдах байх гэж би ингэж дүгнэж байна. Монголын үр гадаад улсууд 36 тэрбум доллар шүү дээ тий? 40 хүрж байгаа. 40 хүрж байгаа юу? Ой. Тэрний бага богдох арга богдос байд юм уу? Би
нэг тань сони юм лээ. Би 2000-2004 онд Оросын холбооны улсын засгийн газрын дэргэдэх санхүүгийн академи, финансовын академиг Монгол улсын гадаад дөр түүнийг шийдэх арга зам гэдэг сэдвээр хамгаалсан. Гэтэл одоо миний тэр улсад олж авсан тэр том эрдэмтэй хүмүүсээс сурж авсан мэдлэг бол Монголд хэрэггүй байдаг юм бол би ямар ч одоо энэ Монгол улсын одоо эдийн засаг санхүүтэй холбоотой шийдвэр гаргах төвшөнд ажиллаж үзээгүй. Гисэг хэрнээ би бол Монгол улсын гадаад дүрийн асуудлаар одоо диссертац хамгаалсан одоо эрдэмийн зэрэг хамгаалсан цорын гац хүн гэж би бодож байгаа. Өөр би хүн сонсоогүй. Гэтэл өнөөдөр Монгол улсын өрийн нөхцөл байдал бол 40 тэрбумд хүрч нийт төр шүү. Нийт төр. Монгол улсын засгийн газрын өр нь бол 8 тэрбум даваа явцсан. Ийм аимшигтай байна. Нэг хүнд оногдох өр нь 2016 онд 15 сая төгрөг байсан бол өнөөдөр нэг хүнд оногдох өр 40 сая. Маш их хариуцлагагүй, маш их замбраагүй, маш хэмжээний өрийг ерөөсөө нэг 2хан парламентын дотор Монгол улс тавьчлаа шүү дээ. Энэ бол байж боломгүй явдал. Энийг одоо засах төрөөр ярьж байгаа улсууд хизээч хил гаргаж ярьдаггүй, нуудаг, ард түмэн сайн мэддэггүй. Энэ их хэмжээний өр тавьж ийн гэдэг чинь юмны өн өсөх. Түрүүний миний ярьдаг одоо хэдийгээр одоо тэтгэврийн ахмадуудын авж байгаа тэтгэвэр Оросын холбооны улсын ахмадуудын хэмжээнд байгаа төрийн албан хаагчдын цалин мөн Оросын холбооны улсын хэмжээнд байгаа бус улсын та харьцуулахад боломжийн байгаа боловч нөгөө юмных нь үнэн өндөр хамаг одоо хөдөлж авдаг зүйл нь гаднаас ирдэг учраас энэ нэрээс юу ч болохгүй. Дээр нь бид ингээд буруу удирдлагатай байгаагийн гол буруу одоо дохион бол над гадаад өрөөр чинь ингэж дамжиж харагдаж байгаа. Таны ярд 36 тэрбум долларын өр чинь ерөөсө жил хасын өмнө байсан өр. Одоо бол 40 хүрсэн ингэ явж шít. Би түрүүнд дөнгөж ярьлаа 25 онд бид нар асар хэмжээний засгийн газар өр тавьжээж аригч нэг одоо энэ 26 хоног харагдаж байна. За 26 онд хэрвээ энэ нөхцөл байдал энэ одоо буруу удирдлага ингэ яваад ах юм бол гадаад өр асар их өндөр болно гэсэн ийм аимшигыг бол би бол баг 3 дахь парламенттай ярьж байгаа. Тэр нь ямар улсууд төртэй болно вэ? За энд бол 40 тэрбум чинь ийм байгаа. Яг оюу толгой өр нэг 12 тэрбум төгрөг. Манай Монгол улсад 34% эзэмшдэг шүү дээ. Тэр чинь Монгол байхгүй учраас 34% авахын тулд 12 тэрбум долларын өр тавьчихсан. За энэ дээр 8 тэрбум доллар нь бол засгийн газрын өр ингээ 20 боллоо. 20-оос энэ санхүүгийн байгууллага гэхээр мөн л одоо төрийн худалдаа хөгжлийн банкуд болон бусад салбаруудын өр нь бас 7-8 болцсон байж байна. За хувийн хвшлийн гэхээр хувийн хвшил дотор ч одоо юу гэдэг юм төрийн өмчт компани Мят орцсон байна. Ер нь нийтдээ үзэх юм бол засгийн газрын өрөөс илүүтэй Монголын төрд энэ чинь бүгдөө л монголчуудын төлөхөр бүгдөө л одоо татвар төлөгчдийн өр шүү дээ. Түүнээс зөвхөн одоо эрх баригчтай ярьж байгаагаар засгийн газар 8 тэрбум өртөө бос нь хамаагүй гэж ярьж болохгүй. Манад бол тийм буруу үзэгдэл шүү дээ. 8 тэрбум нь одоо манай өр шүү, бос нь хамаагүй. Гэтэл тэр нөгөө хувийн хвшил дотор нь төрийн өмч зөндөө олон компаниуд байна. Мят байна. Одоо юу гэдэг Эрдэнэс 5 толгой байна. За санхүүгийн байгууллагын өрн дотор нь одоо төрийн одоо банк. За энэ бусад одоо юу гэдгийг төрийн одоо банкуудын бас өр зээлүүд ингэ явж штэ. Тэгэхээр энэ ерөнхийдөө бол яг одоо энэ том эдийн засаг гадны экспертүүд харах юм бол Монголын одоо эдийн засагт ойрын ирээдүйд бол өрийн асар их том дарамт бий болох юм байна гэсэн ийм нөхцөл байдал байгаа. Энийг бол одоо засаг төрийн ярихгүй байгаа. Энэ хэмжээгээр заа энэ хэмжээ ийм их өндөр өртөө байна гэдэг бол гаднаас авах зээл маань маш өндөр хүүтэй зээл орж ирнэ гэдэг бол аж ахуй нэгж авах зээл нь маш өндөр. Энийгээ дагаад ард түмний амьдралд хүндэрнэ инфляц маш өндөр байна гэсэн ийм дүр зураг харагдаж байгаа. Энийг бол ер нь шууд хэлж яхан зөв гэж би бодож байна. Анханд нь Путин 12 тэрбум доллар мартсан байгаа штэ тий? Тийм. Тэр бол Монголын өр. Тэгээд одоо болохоо ямар улсууд монголчууд нэг өртөө байна вэ? Хятад туу. За яг хөө энийг бол улс орноор гаргах юм бол хятад бол нэлээд их өндөрт байгаа. Маш дэлхийн маш олон улсуудаас өр зээл авсан юм байлээ. За тухайлх юм бол тэр 12 тэрбум гэхээр офшор данс одоо энэ юу оюу толгойг хөдөлгөөд
бид нар ч оюутлогоо компани чинь 34% эзэмшиж гин гэдэг чинь гадны одоо бусад Голландаас их өндөр зээлтэй байна. Ер нь ингээ харьцуулаад үзэх юм бол ер нь урд хөсөөс нэлээх зээлтэй байгаа шүү. Нэлээх зээлтэй байгаа. А таны ярьдаг 10 тэрбум бол Монголын их хөр гэдэг гэж нэрлэдэг. Энийг бол одоо социализмын үед Монгол улсад маш олон 10 тэрбум доллараар энэ үйлдвэр маш их одоо олон зөв зүйтэй зам дид бүтцийн маш том хөрөнгө оруулалт маш зөв зүйтэй энэ мөнгөөр манай Монгол улсын одоо эдийн засгийн суурийг тавьсан үнэн шүү дээ. Энийг бол одоо худлаа гэж хинч хэлэхгүй байна. А энийг бол шийдсэн арга зам бол маш сайн одоо арга замаар шийдсэн. Бараг ихэнхийн за нэг 200 сая доллар төлөөл бусдын бүгднийг тэгэлцсэн шүү дээ. А гэтэл одоо бид нар 40 тэрбум нөгөө төсөв 4 дахин илүү өртөг байна. А одоо биш дээ бидэрт биш дээ Оросууд шиг энийг тэглэх нэг ч улс байхгүй ш гэдгийг л бид нар анхаарах хэрэгтэй. Дийлэх нь Оросын одоо урд хөршөөс байна. Одоо Европын холбоо, Америк юу гэдэг одоо ер нь Япон солонгос гэдэг маш олон улсаас Монгол улсын засгийн газарт гарч ирж байгаа хүмүүс бол зүгээр нэг ганц 2 жилийн дотор өрзөөл тавиал тийм их орд сэтгэл алах гэж би шууд хэлнэ. Үнэхээр харамсалтай байгаа ш. Тэгэхээр яг тэ хэрвээ 40 тэрбум доллараар бид нар зөв зүйтэй хөрөнгө оруулалт хийсэн бол өнөөдөр Монгол бол ийм хэмжээнд байхгүй ш. Бид нар юу ч үйлдвэрлэж чад үйлдвэрлэгч бус орн байна ш. Бүх зүйлээ өнөөдөр нэг нөгөө хэлэхэд бол уул уурхаан бүтээгдэхүүнүүдээ газраас ухаж гаргаад тэрийгэ хурдган шиг зараал олсон мөнгөөр нь чамирхаж амьдарч байгаа. Ирээдүгөө боддгоо. Энэ өрчин бүгд ирээд Монгол улсын ирээдүйд очноо. Тэгэхээр энэ хариуцлагыг бид нар ухаарах ёстой гэж би одоо 10 жил ярьж байгаа. Энэ өр зээлчин болохоо байлаа. Намайг анх 16 онд чинь ардсан намын зөвлөх болгоод орж ирэхэд бол энэ өрчнүүд нэг 23-4 тэрбум доллар байсан. Одоо 40 болцсон явж шүү дээ. Аимшигтай ууз. Тэр мөнгөө хайшин уруулсан байгаа юм бэ? За тэгэхээр энэ хаашаа орсон байна вэ гэдэг дээр яг энэ 40 чинь яг 12 тэрбум нь нөгөө хувьцаа 34% оюутлогын хувьцаа гэж бод. За цаана ингээд нэг 27-8 тэрбум доллар хувийн хөвшлүүд тодорхой хэмжээнд байна. Банкны салбарт тодорхой хэмжээнд байна. Засгийн газар өөрөөр хэлэх юм бол Монголын бүх л одоо салбар энэ өр зээлэн дээр амьдарч байна. Тэр дундаа засгийн газар нь төсвөө дандаа одоо буруу төсөв баталж ирсний гор нь бол төсвийн алдагдлыг дандаа гадаад өрөөр хажирлаа шүү дээ. Ийм ч учраас өнөөдөр 8 45 их 80-ийн одоо зөвхөн засгийн газрын өрн ийм байна. Тэгэхээр энэ бол би одоо шууд хэлнэ буруу удирдлагын энэ буруу удирдлагын 10 жил явсны одоо гор нь яг энэ гадаад зээлтэй холбоотойгоор ингэж биднэрт харагдаж байгаа гэж л ингэж дүгнэж байна да. Үнэхээр улс орноо боддог зөв зүйтэй бодлого нэг нөгөө хэлэхэд одоо манад одоо хүлэгч шүү дээ. Энэ бол одоо өнөөдрийн ирэх барьж байгаа Монгол ардын намтай холбох шаардлага байхгүй гэж бодож байна. Ардсан нам юу ч гэсэн зөндөө өр төлбөр нэмэгдсэн. Тэгэхээр энэ улс төрд бол эдийн засгийн ойлголттой, эдийн засгийн мэдлэгтэй улсын их хурлд нь боломжийн хэмжээний эдийн засгийг гадарлалцдаг, төсөө ойлгодог ийм хүмүүс орохгүй бол энэ нөхцөл байдал энэ улс орныг одоо амаар нь шороо өмхүүлэх хэмжээнд хүрнэ гэж би ингэж үзэж байгаа. За та тийгээд хэлбэд юм ардчилсан намын та гишүүн болно шүү дээ тий? Тийм би ардчилсан намын. Тэгээд энэ шударга нийгмийг бий болгох боломж байдаг юм уу? Монгол дээрээ. За яг хөө ингээд хоёр том ном байна л да. Монгол ардын ном, ардчилсан ном гэдэг ингээд ээлжлээ төр барьдаг гэж ярьдаг боловч сүүлийн одоо 90 оноос 35 жилийн маш цөөхөн яг одоо бие дааж ирэх одоо төрийн ирэх барьсан бол 96-аас 2004 жил ардсан нам их цөөхөн. Бусд үед нь бол хамтарсан засгууд байсан. Ер нь хамгийн гол жинг нь бол Монгол ардын нам дардаг. Гэхдээ энэ бол ард түмний сонголт учраас би энэ дээр нь одоо элдвэр одоо юу гэдгээ шүүмжлэх боломж байхгүй. Яагаад тэгэхээр ард түмэн Монгол ардын намыг сонгосон. Гэхдээ ардсан нам нь гараад одоо юу гэдэг гарт орсон өргөсийг ингээд авчиж байгаа юм шиг зөв зүйтэй болоо явчихна гэдэгт би бас итгэхгүй байна. Яагаад гэх юм бол миний яриад байгаа юм бол би сүүлийн үед бол аль намыг гэж нам гэж одоо намчлахаас илүүтэй эдийн засгийн талаас нь хардаг. Монгол ардын намд маш сайн эдийн засгч нар байна. Ардчилсан намд байна. Бус намууд байна.
эдийн засаг мэддэг хүн төр тодорхой хэмжээний хувь хэмжээ ижлэхгүй бол зүгээр л нэг ус төрчихсөн хүмүүс гарч ирээд Монголд бол одоо та түрүү надаас асуусан шүү дээ. Хин сайхан амьдарч байна гэж ус төрчд гэж би хэлсэн тийм үү. Тэгэхээр энэ усын чинь нь шүү дээ тийм үү. Мөнгөтэй баян болоход одоо хувийн хөвсөлт ажиллаад улс орныгоо татвараар одоо тижээгээд олон хүнийг ажилдаа болох гэдгээсээ илүүтэй төр засагт хотлоо ярьж байгаад нэг их хурлын гишүүн болоод төр засагт гараад ирчих юм бол энэ хүн сайхан амьдрах боломж нээгдэж байна. Төрийн өмчт компанид очисон хүмүүс ямар одоо их хэмжээний мөнгө төгрөгөөр арабын шейхууд шиг амьдарч шүү дээ. Энэ бол буруу замаар явж байна. Энэ үр дүн нь юугаар харагдаж байна гэхээр масар хэмжээний өртөө болцсон байж тээ гэдэг дээрээс л харахад маш тодорхой байна. За энэ эдийн засгийн засгийн шударга ямар ёс гэж ямар юм байдаг юм? Шударга ёс. Шударга ёс бол бас том та бол философи асуулт асууж. Тэгэхээр би түрүүн ерөнхийд нь ингэж хариулсан шүү дээ. Шударга ёс гэхээр нэг нам гарч ирээл одоо шударга ёсыг тогтооно гэдэгт би итгэхгүй байна. Улс орны эдийн засгийн ийм хүнд байж хад мэдлэгтэй боловсролтой хүмүүс гарч ирээд зөв замдаар бид нар зогсмоор байна. Зөв замдаар зогсмоор байна. Энийг нэг ширхэг нам ганцаараа гарч ирээ хийчихнэ гэдэгт бол итгэхгүй байна. Хамтарсан засгууд намууд хамтарсан засаг байгуулсан үед хамгийн зөв шийдвэр гарч ирсэн байл. Яагаад тэгэхээр нэгэндээ хяналттай болчдөг. Нэг нам дангаараа ингээд төр засагт гараад ирэхээр энэ одоо авилгал, энэ одоо төрийн өмчийн одоо хулгай зэлгээ бол гаардаг. Тэгэхээр шударга ёсыг биш үү? Монгол улсад ганц нам бол тогтоохгүй юм байна. Нэгэндээ маш сайн хяналттай 2-3 ийм улс төрийн хүчин байж аж за шударга ёсны талаар ярьж болно. Түүнээс л ганц нам, ардчилсан нам ч юм уу Монгол ардын нам төр барьж байгаа нөхцөлд бол энийг бол шударга ёс тогтно гэдэгт бол би итгэхгүй байна. Би итгэхгүй байхаас илүүтэй өнгөрсөн Монгол улсын түүх бол ийм л зүйлийг харуулж байна шүү дээ. Бидний замсан 35 арчилд хөлөө тавиад 35 жил өнгөрлөө бид нар бол ганц жишээ хэлэхэд бол асар хэмжээний өр үйлдвэрсэн байна. Энэ бол одоо 35 жил та нар шударга бусаар явжээ гэдгийг харуулж байгаа тоо. За Монголын эдийн засгийн гол асуудал юу вэ? Таны бодлоор. За Монголын эдийн засгийн гол асуудал бол бид нар бол Монгол улс бол тийм уул уурхаагаас хараатай газар дор байгаа баялагаа гаргаж зараад тэргээрээ валют оллоо, тэргээрээ идэж ууж амьдарч байгаа л ийм үеийнхэн шүү дээ. Гэхдээ бид нар ирээдүйдэн үйлдвэрлэл хэрэгтэй зүйлийг хийж чадчихна уу үгүй. Бид нар юу хийж байгааг түрүүн би ярьсан шүү дээ. Бид нар ирээдүйдээ өр бэлдэж өгч байна. Одоо тодорхой хугацааны дараа 10-аас 15 жилийн дараа манай одоо залуу үеийнхэн бол биднийг хараана. Ямар одоо ийм муухай хүмүүс вэ? Та нар яагаад бидэрт ийм их өрийг бэлдэж өгвөө гэдэг ийм зүйлийг ярих болно. Бид нар олигтой бүтээн байгуулалт хийсэнгүү, олигтой шударга явж чадсангүй. Нэг нөгөө хэлэхэд одоо авилгацсан орны тоонд орж байгаа. Бид нар одоо олон улсын байгууллагын тэр авилгын индексээр бол одоо тэр авилгацсан муу улсуудын тоон дотор явж байгаа 120 хэд явж шүү дээ. Гэхдээ бид нар бол 70-80 байсан тийм жишээ байвал байгаа 12-оос 16 онд 75, 72-д. Үгүй авилгах мөнгөн байдаг юм уу? Байлгүй яах вэ? Байлгүй яах вэ? За. Яагаад гэж асар хэмжээний 100 сая тонн нүүрс гаргаж байна. 100 сая тонн нүүрс чинь зах зээлийн юугаар бодох юм бол баг 1 тонн нүүрсийг $100 гэж бодохоор ба шүү дээ. 10 тэрбум доллар асар хэмжээний мөнгө шүү дээ. Энэ жижиг улс 3.5 сая хүнд. Энийг бид нар зөв зарцуулж чадахгүй байгаа байхгүй. Зөв зарцуулж чадахгүй. Энэ төрийн өмчт компаниудаар дамжаад энд хулгай зэлгээ бидний их найд гэдэг бол маш их тоо байхгүй. Бид нар биш үү? Би 3 парламент ажиллаж байна. Анхны одоо 16 17 оны үед одоо тэрүүм төгрөгийн авилгал ярьдаг байсан. Тэрүүм төгрөг. Одоо 10 жилийн дараа бид нар их найд гэвэл 1000 тэрүүм шүү дээ. 1000 дахин одоо авилгалын тоо яригддаг болсон байна шүү дээ. Аимшигтай байгаа ч. Тэгэхээр энэ улс орныг одоо зөв зүйтэй замдаар гаргаж ирэх энэ авилгал хулгай зэлгээс нь хол байлгахад одоо тал дээр бол одоо энэ
нийгмийн сүлжээнд бол маш олон хүмүүс санаа зовж эхэлж байгаа нь их одоо над одоо таалагдж байгаа. Яг тэгэхээр 10 жилийн өмнө би гадаад өрийг ярих хинч ойлгохгүй байсан. Одоо өнөөдөр бол хүн болгоо ойлгот. Гадаад өр чинь таны өнөөдрийн идж байгаа талхан дээр чинь тодорхой хэмжээний нэмэлт болж байна. Таны цалин одоо дундад цалин хэдийгээр боломжийн хэмжээнд байгаа боловч эн чинь үнийн өсөлтөндөө юу ч биш болохгүй нь амьдрал чинь хүнд байна гэдгийг одоо иргэд ойлгож ийн гэдэг бол маш чухал гэж би харж байгаа. Тэгэхээр бол тодорхой хугацааны дараа ямар ч үсэн намууд нь цэвэрчих ёстой шүү. Намууд нь одоо их ашгаа боддог, хувийн их ашгаа боддог ийм бүлэгэл байх юм бол энэ улс орон ингээл одоо хар нөхрөөгөө унаал байна гэсэн үг гэж би ингэж харж байгаа. За тэгвэл юм энэ Монгол улсаа хэн тижээж байна гэж хэн хамгийн их юм орлого оруулж байна гэж. Уул нь бид нар зах зээлд хөл тавихтаа бол дэлхийн бусад улсууд шиг хувийн хөвшлэн дамгаалсан ийм улс орон байх ёстой гэж одоо ярьж хэлж ирсэн л дээ. Харамсалтай нь өнөөдрийн байдлаас 35 жилийн дараа харсан чинь хувийн хөвшлэн өчүүхэн жоохон зайтай, дийлэнх нь төрд хэвээрээ байна. Төрд хэвээрээ байгаагаас гадна энэ хариуцлагагүй байдал, хууль дүрмээ зөрчдөг байдал, нам доторх одоо энэ хувийн их ашгаа хамгаалсан бүлэглүүд бий болоод энэ төр засагт нь нэг өгөглөв. Улс орныхоо төлөө боддог, санддаг хүмүүс маш их цөөрцөн байна л гэж би ингэж харж байна. Маш цөөн байна. Дандаа хувийн их ашгаа тавьж байна. Монголын одоо өнөөдөр тижээж байгаа зүйл бол энэ асар том газар нутгийг үлдээсэн одоо өв дээдсэн маань энэ газрын хөрсөн доор байгаа үн тэтэл баялагуудаа бид нар өнөөдөр гаргаад тэгэл амжууж байгаа. Түүнээс бол зөв удирдлага алга, зөв менежмент алга. Энэ гарч ирсэн баялгаа ирээдүйдээ хадгалж байгаа зүйл алга. Зүгээр л ирээдүйдээ бид нар өөрөө үйлдвэрлэх замаар өнөө маргаашаа ингээл арга зааж байна. Асар их одоо баялагын ийм ялгаа байна. Ард түмэн ядуу мөртлөө энэ төр засагт ажиллаж байгаа хүмүүс их нь одоо орлого нь одоо тэрбум доллар арабын шейхүүд ч болсон байна. Гэтэл нийт иргэдийн амьдрал туйлыг хүнд. Ийм л эдийн засгийг бид нар 35 жилд хийсэн байна. Үнэхээр харамсалтай. Таны шагнаад миний тарих өвч, толгой өвч вэ. Би олон газар ярилцлага авч байгаа хүмүүс бас яг тань шиг юм зүйл хэлдэг. За. Тийм үү Монгол улсад ямар үйлдвэр таармаар байна вэ? Бид нар биш үү ингэх ёстой үйлдвэрлэл одоо бид нар 35 жил эдийн засгаас солонгоруулна гэдэг манай улс төрчдийн ганц ярьдаг зүйл эдийн засгийн солонгороогүй. Бид нар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг аятайхан зүйл өнөөдөр хүртэл хийж чадсангүй. Та харж байгаа үстэй. Одоо манай жижиг дунд үйлдвэрлэхээр нөгөө нэг 35 жилийн өмнө хийдэг юм уу эсхий шааха, эсхий таавчиг, за нэг хивс хийдэг байсан хивс өөр юм алгүй шүү дээ 35 жил. Тэгэхээр бид нар Шинэ Зеланд шиг тийм одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн одоо экспортлдог маш том зах зээл биш. Тэр өмнөдөө урд хятад байна. Хойно одоо 140-50 сая хүнтэй орсууд байна. Эдгэрлүү бид нар зөв зүйтэй бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд гаргаж чадахгүй ингээл зөвхөн ухаж гаргаад олсон мөнгөөрөө авилгалдаад олсон мөнгөөрөө өнөө маргааштай ард түмнийхээ цалин баг нэмж тэтгэврийн улсуудын мөнгөний нэмэх байдлаар инфляцаа хөөргөцсөн ийм л арга цаасан байдалтай ингэж байж. Бид нар үйлдвэрлэл нэг хэлэхэд яг олигтой үйлдвэрлэл 35 жилийн хугацаанд юу ч хийж чадсангүй. Манай хамгийн том үйлдвэрлэл бол юу шүү дээ. Ноолуурын бүтээгдэхүүн гадагшаа гаргадаг одоо валют олд ганц салбар бол ноолуурын бүтээгдэхүүн. Энийг бол японочдын барьж өгсөн одоо үйлдвэрлэл тэр социализмын үед барьж өгсөн үйлдвэрлэл нь одоо хүртэл энийгээ дагаал нэг жаахан доллар олж байгаа болохоос шинээр зөв зүйтэй юм үйлдвэрлэл одоо бүтээсэн зүйл одоо хүртэл харагдахгүй байгаа. Та ч гэсэн анзаарч байгаа. Бид тэр нэг нугуу хэлэхэд одоо асар хэмжээний баялаг болоод тэргээрээ идэж ууж ингэж наргиж байгаа юм согтуу айш гинт газраас мөнгө олоод тэгээ гихтээ баяр тэмдэглэж байгаа архиуж байгаа юм гэр бүлчгэд ийм л нийгмийг бүтээж байгаа. Тийм ч учраас юм асар их өртөө байна. Архиуж байгаа айлд бол мэдээж бэлэн мөнгө байдгүй, хадгаламж байдгүй, асар их өртөө байдаг. Тэрнээсээ зээл авцсан, эндээс зээл
энээс зээл аваад ингээ арх утсан. Яг тиймэрхүү байдалтай байгаа нь бол туйлын харамсалтай байна. Яг нэг нүгүү хэлэхэд бол ийм байна. Сайн юмнууд бол байгаа. Гэхдээ энэ гол эдийн засгийн нөхцөл байдал чинь туйлын хүнд байна шүү гэдгийг л би энэ гадаад өрөөр дамжуулаад байнга ярьдаг. За өшөө нэг ийм асуудал байна шүү дээ. Энэ манай монголчууд залуу гадаад улсуудаар ихээр нөөлж байна шүү дээ тий. Гадаад явж гин үү? Тий. Тэгээд энэ юу үйлдвэр нээвэл азлах их хүн олдох юм уу? Яг зөв. Тэгэхээр өөч та одоо манай яг ажиллах хүчин, эд ажиллаж явах хүчин 250 мянган одоо иргэн гадаад явсууд ажиллаж байна. Тий. Солонгос, Япон. Хэрвээ одоо тэр хүмүүс бодиттой цалингийн нөгөө бодиттой үйлдвэрлэлийг бид нэр энэ Монгол улсынхаа газар хөрсөн дээр байлгах чадсан бол өнөөдөр энэ 250 мянган гэрвэл гадаадд ингэж амьд. Энэ маш их тоо шүү дээ. Монголчин нэг сая өрх байдгийн чинь баг 4-4-ний 1 нь гадаад байд гэдэг чинь бол аимшигын тоо шүү дээ. Энэ шүү дээ саяын тэр нэг Венесуэлтэй яг тийм их ойролцоо тоонод байхгүй. Тэр Венесуэлэ чинь баг 4-ний 1 нь манайх шиг юм гадаад 7-8 сая хүн байж шүү дээ. Яг тэр үндэ ажиллах бидний нөхцөл байдал юм байгаа. Хэрвээ одоо Америкийн элчин, Солонгосын элчин дээр очих юм бол уйлаа зогсож байгаа залуучуудын маш олныг харж болно. Яагаад гэвэл амьдрал хүнд байгаа визэнд очрлоод виз нь гараагүй ийм хүмүүс уйлаа залуучууд зогсож шүү дээ. Амьдрал ийм хүнд байна шүү дээ. Гэтэл одоо хувийн компани нөхдүүд юу ярьж байгаа нэхэ ажиллах хүчээ олдохгүй байна. Цалингаа голж байна. Энэ бол ард түмэн цамаан, ард түмэн одоо их илүү хүсэж байгаадаа биш зөвхөн амьдрах тэр боломж нь байхгүй учраас ингэж их олноороо гараад байна шүү дээ. Хэрвээ амьдрах боломж нөхцөлийн үйлдвэрийг бариад өгсөн, ажлынх нь байрыг бэлдээд өгсөн, хүний амьдралд хэрэгтэй тэр цалин мөнгөний өгчээсэнсэн бол ийм олон хүн гарахгүй. Ард түмэн бол их юм хүсэхгүй шүү дээ. 2 өрөө байр байхад бол чинь залуу гэрүүл тийм үү. За тэгээд өнөө маргаашийнхаа хоолунд одоо юу гэдэг юм авчдаг. За тэгээд одоо үр хүүхдээ аятайхан боловсрол эзэмшдэг боловсролын байгуу одоо сургуульд хүүхдүүдэд хүргээд өгчдөг л байх тийм болохоор байгаа. Гэтэл ийм одоо жирийн энгийн нөхцөл байдлыг энэ 35 жилийн хугацаанд бид нэр хийж чадаагүй байна. Тэрний чинь жишээ нь чадах юм уу гэдэг. Одоо чадахын төлөө явах ёстой. Одоо бид нар алийн болгоо одоо өөрөө өөртөө их гоё юу яарлик наага тийм үү. Дандаа гоё юм яриад бид нар их сайхан байна. Төсвөн бүтж их цалин олгож гин гэдэг байдлаар ингээ яваад байх юм бол болохгүй. Одоо энийг бол ард түмэн ойлгоод эхэлсэн. Урд нь бол бас ойлгодгүй байсан. Ойрын жилүүд бол энэ нийгмийн сүлжээ интерес анзаарахад бол хүмүүс их ойлгож байгааг би харж байгаа. Тэгэхээр ямар ч байсан эргэлт гарах байх. Энийний тулд ба шүү дээ энэ улс орныг удирж байгаа улс төрийн намууд дотор боловсролтой мэдлэгтэй хүмүүс л орох ёстой. Түүнээс хулгайч биш. Түүнээс амьдралаа сайжруулах гэж байгаа ийм одоо улсууд орж болох юм. Эний ч одоо монголчууд цүнх баригчгээ доогддог болсон биз дээ. Дандаа энэ намууч цүнх баригчээр дүүрчлээ шүү гэдэг ийм зүйл ярьж байна. Энэ нь бас нийгмээр бол бид нар зөв тийш харж байна. Бидний хаана өвдөд байгаа хаана буруу юм бэ гэдгийг нийгэм мэдж гин гэдэг бол маш сайн. Цаад шийдвэрүүдийг бол одоо мэдээж одоо би юм болгоныг хараад бодоод яг цаашд манай энэ намууд энэ төр барих гэж байгаа намууд игнэндээ бол энэ мэдлэгтэй боловсролтой хүмүүсээ оруулаад тэр цүнх баригчдыг хол хөөгөөд ингээд эхлэх юм бол уул нь манай энэ 3.5 сая хүнтэй жижигхэн ус бол хөл дөрөө зогсвол маш амархан. Зүв зүйтэй ганц бодлого хэрэгжүүллээ хөл дөрөө босоод зогсоо явчих маш одоо хялбар ард түмэн бол боловсролтой байна уу боловсролтой мэдлэгтэй байна. Тэр зүүн өмнө Азийн одоо бичгүүсгүй хүмүүс дийлэх нь бичгүүсгүй хүмүүс тийм хүмүүс биш үү бид нар чинь социализмаар тодорхой хэмжээний бүгдөө уншдаг мэддэг юм болчлоо. Дээд боловсрол их олон хүмүүс эзэмшлээ. Ийм боловсролтой ард түмэн байна. Дээр нь газрын баялаг их байна. Энэ газрын баялагаа зөв зүйтэй зарцуулаад зөв удирдлага хэрэгтэй байна. Зөв удирдлага гэдэг бол цаана энэ төр барьж байгаа намуудын игнийг одоо цэвэрлэх зөв зүйтэй хүмүүсээ оруулах гэдэг ийм л том асуудал байна. Энийг бид нар зөв шийдэж чадвал энэ улс орон хөл дөрөө тогтох, энэ улс орон ирээдүйдээ байх ийм нөхцөл байдлууд бол зөндөө байгаа манай улсад бэлэн байгаа. Харамсалтай нь одоо удирдах удирдлагууд сүүлийн 35 жил
пуулийн муу удирдлаа. Энэ олон засгийн газрын ерөнхий сайд нар дотроос бол нэг нөгөө хэлэхэд бол одоо зөв зүйтэй бодлого хэрэгжүүлсэн ийм ерөнхий сайдыг авч хэлж ярих юм бол одоо нөгөө юун дотроос үнсэн дотроос зүү хайж байгаатай ижилхэн ийм л хэцүү байдалд орчлоо шүү дээ. Энэ нөгөө талаасаа бас юу юм шиг байна. Ерөнхий сайдар нь нөгөө нам нь гаргаж ирсэн намуудынхаа хүмүүсийн шахаас тэдний дарамтыг бас дийлдэх юм байна л гэж би ингэж харж байгаа. Түүнээс ерөнхий сайдар тавигдсан хүн болгон бас муу биш шүү дээ. Улс орноо боддог зөндөө хүмүүс байгаа. Харамсалтай намаас тавигддаг, нам дотроос шахдаг, буруу зөв юм хийлгдэг ийм усуд их байна уу гэж би ингэж анзаарч байгаа. За энэ манай нэвтрүүлгийн цаг нь дууслаа шүү дээ. Та тэгээд юм манай үзэгчдтэй өрөнгөө хүслөө өгөө хэмээрээ нэр хараад заа. За тэгэхээр Монгол улс бол одоо асар их газрын баялагтай нэг хүнд оногдох одоо баялгаа тооцвол маш дээгүүр ордог. Зөв зүйтэй энэ баялгаан гаргаад ирээдүйдээ бид нар өр биш ирээдүйдээ одоо бид нар үйлдвэрийг барьж өгөөд энэ авилгалаасаа салаад бүрэн сална гэж байхгүй л байх л та. Энэ одоо 70-80% асар хэмжээний авилгалыг бид нар 20-30% оруулаад дэлхийн индексээр нэг 70-80 уул нь байсан юм а 50-60 руу оруулаад ингээд ирэх юм бол энэ улс орн бол хөл төрөө зогсох юм бүрэн потенциалтай улс орн гэж ингэж хардаг. Зөвхөн энэ одоо буруу улс төр энэ улс орныг удирдах байгаа намуудын игнээг цэвэрлэх, шинчлэх ийм зүйл хэрэгтэй байгаа болохоос биш ард түмэн боловсралтай байна. Газрын хөрсөн баялагаар дүүрэн байна. Энэ улс юу гэдэг гадаад явж амьдрах биш, ажил хөдөлмөр хийх биш, гадаадын хүмүүс ирж Монголд ажиллах ийм л сайхан боломжтой улс ороо. Тэгэхээр ямар ч байсан би бүх зүйлийг одоо муу муухагаар бодохгүй нь ямар ч байсан энэ зам дээр гарч ирэх ийм сайхан ирээдүй бидэрт бий гэдгийг би хэлхийг хүсэж байна. Ингээд энэ сайхан ерөөлөөр энэ ярилцлага өндөрлүүлэхийг хүсэж байна. За болдгоо гийа. За хүндэтэй эрхэм үзэгчид өнөөдөр нэг хэсүүшиг ярилцлага болов. Та бүгд AIS Global-ын нэлтэй ярилцлага нэвтрүүлэг үзлээ. Студид хөтлөгч Баттай Багдаев ажиглав. Өнөөдөр бид эдийн засгийн талаар ярилцсан. Студийн зочин маань эдийн засгийн ухааны доктор Раднас Давадарш баялаа. За дахин дотраа хүндэт монголчууд баяртай.